Powered by Airplane. Айлын хөгжи. Yo, за юу яцсан задуулсан ингээ Basketball Kardashian Season 2 episode 15 хэлэхэд бэлэн боллоо. Powered by Airplane. Айлын хөгжөөрөө тавьдаг байгаа. За тэгээ бүгдэнд нь ямар ч шинэ оны шинэ оны үеэр бас маш олон гой сонирхолтой тоглолтууд боллоо, маш олон сонирхолтой үйл явдлууд бодлоо. За ингээ шууд энэ дугаартаа орцгоё. За бид намын ихний ярилцлагад болохоор мэдээж NBA Cup-ийн финалийн талаар бол яа харахгүй ярилцахгүй болохгүй. За тухайн тохиолдолд Davis баг бол хоцсон. За Баяр хүргийн анхны холбооны зохион байгуулж байгаа холбооны цомын аврах шалралт тэмцээний авраагаар бол SG Davis баг бол тодорсон. За тухайн тохиолдолд бол Дök бол MVP авсан. За сүүлд өөрсдийн хийдэг хор шийдэл бол тоглолтыг дуусгасан. Уг нь хүлэгүүд бол тоглолтыг 10 оноогоор хожиж ирсэн ч юм уу. За тоглолтын тухайд бол өмнөхөө солиод маш их сонирхолтой тоглолт болсон. Та монголчууд тэгээ уус энэ тэмцээний зорилго нь уусаа юм шүү дээ. Ихэд хамгийн шилдэг Монгол тамирчтай ростертой багийг одоо шалгаруулах тийм тэмцээнд бол Apes баг бол төрүүлсэн. Тэгээд шагнал нь бол 100 сая төгрөгийн шагналыг бол авсан. За тэгээд харин тоглолтын дараах болсон тэр үйл явдлууд одоо постууд, рилүүд ч юм уу те ихэд олон хүмүүсийн анхаарлыг татсан баг. За миний хамгийн ихний ярих пост бол ийм пост байна. Энэ болохоор ихэд Apes багийн эзний пост байгаа юм л та. Ихэд тоглолт дуусны дараах ингэж байгаа. За сэтгэл догдоо жоохон уучлаа яадаг юм бас жоохон гомдлоо гуйж бис гуйдаж авдаг хорвоо ой яг хөвдөө миний муу хайртай баг минь холбооны цомын аврах хот би нэг медаль подолк малгай аваад биз тэгсэн холбооныхон мөнгөчөнд өгөх ёсгүй байсан л юм гэсэн гин мөнгөчөн зурганд оруулах ёсгүй байсан л гэсэн гин сэтгэл хөөржгсөн багийнхандаа зураг авахлах гэж зогсож байтал нэг зохион байгуулалтын нөхөр нь хөөж туугаад ийм бүтээлтэй багийн эзэм байхгүйгээд байхаар нь хуцаад байгаарэ пэмин гээд хэлчихсэн яадаг юм уур гомдол хүрээд зэрэг сүулдэ бүр санал дээр сууж байгаад хайрсан хамаг наастар гой сэтгэл догдол минь навс нуран унсан бүх юмдэл гадуурхтж яваач үнэн гэж би шүү өөрийнхөөрөө байгаагаараа шудраг байдлын төлөө зогсороо нүд үзүүлэгдэж яваа намайг ойлгож дэмжлэг ирүүл саруулах хүнтэй өөрийн үзэл бодолтой хэдэн 100 мянган сая залуус байгаад урамшиж сөрөг бүхний эсрэг сөрж урагшилдаг шүү хизээ зогсохгүй сэргэн манданд би ингэж бичлээгээд холбоо манай эсрэг байхгүй шүүл манай эсрэг байхгүй гэхээс манай багийн талаас хөтлөө хайн үүнд л асуудал байна гэдэг бас нэг иймэрхүү постыг бол бичсэн мэн л дээ яг мэдээж тоглолт нь бол хоцсон тэгээд яг анзаарсан бол уусаа тий бас гарч ирсэн шиг үлзийг үг хэлэх үед бол багийнхан одоо ус мус ингээд тачмасч байгаа үед бас асайлт ирээд бас тий одоо өргөж мөргөж юм уу баяр хөргөө тийм их юм бол болсон за сүүл бас зураг авч байгаа бол яалч уус яхаа тийм юм бол яг болох нь бол болсон бол харагдсан надад бол тэгээд яг тухайн постол нэг ийм юм болоод бас өнгөрсөн байна за мөн бас нэг пост байгаа за та бүхэн анзаарсан уу яг тоглолтын одоо 2 дугаар үйлдэл ингээд шарваах ерөөдөө тухайн тоглолтыг бол үзчихсэн тэгээд дөөгтөр очиод бас нэг юм яриадсэн байхгүй би бас тэрийг харчаад юу яриад байгаа юм болоо гэд бас тэр болохоор шарваах болох нэг юм моос хийсэн байсан л та ихэд юу ярьсан юм гэж хүмүүс асуугаад хэмрэн тавьсан ингээ яалтчгүй бас гэхдээ тэр яриа одоо нөлөөснөгүй юу мэдгүй дөөгөөс тоглолтыг бол бас жоохон таарахгүй эхлүүлсэн ш тэгээд яг тэр моментийн дараа шарвахаас магадгүй хэдэн зөвлөгөө авсны дараа тоглолт нь бас яалтчгүй level up гэдэг цаачин бол MVP-г бол тухайн тоглолтод бол авсан. За харин саяхан бол Apes баг бол бас нэгэн Instagram дээр рилийг хийгээд бол устгасан мэйлээ бүх сошиал хаягууд дээр за энэ нь ямар рил байсан бэ гэхээр за нэг иймэрхүү рил байсан. Одоо манайхаар бол энэ рилийг бол манай Facebook пэйжээр бол маш олон хүмүүс бол явуулсан мэлээ тэгээд яг хоо тухайн рилийг бол мэдээж та хүмүүс харсан бахтай Том яг бол нэг юм тайлбартай энэ рилнийх нь хариуд нэг юм тайлбартай пост бичсэн байсан л та. За энэ бас нэлээ бас жоохон ер нь ширүүхэн тийм бичсэн байна л энэ болохоор ингэж байгаа. Тэнийг тулуугийн асууж байгаа манай тэнийг найзын хариулж байгаа багийн пэйж дээр иймшлэг оруулж байгаа гэд яайда та хэдийг нэрээ нэг хожоод ингэж шаадгүй шүү тэгээд. Замтэрс ийм рил бол оруулсан бэ лээ тэгээд та бүхэн юу гэж бодгийн доор санаа бодлол комментид өгөлтэйгээр тэгээд Томихоос бол нэлээд ширүүхэн л хэлээд дамжижэл ирэхэд нэг хожижоод бол тий санаа нь бол нэг хожижоод зүгээр ингэж нэг хожижоод бол ингэдэггүй шүү дээ юм үзээгүй байх шүү гэдэг юм хандлагаар бол битсэн бас санагдсан. Ердөө 4.3% градустай Сингур брендийн хамгийн зөөлөн шар арыг болох Сингур Ультра бид бүхэндээ хамтран ажиллаж байна. 4.3% градустай Сингур брендийн хамгийн зөөлөн шар арыг та бүхэн амтлаад үзээрэй. Зөөлөн хөнгөн шар аргийн дуртай хэн болох нь бол таалагдана гэдэгт итгэлтэй байна. Ultra cool, ultra smooth Сингур Ультра брэнд бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За мөн Apes-ийн тухайд бол за тасгалжуулагчаа бол Нето коучиг бол лалид явуулна гэдэг бол хилээ зарлцсан байсан. Нето коуч явцсан байсан. За тэгээ оронд нь ихэд нэг 2 3 хүн яригдж байгаа Фракяс ч юм уу Ципелис ч юм уу гэж ярьж байгаа. Зацэц тэгээд Мишель Метал багт ажиллаж байсан. Ципелис бол Эсчипс багийн бол те жолог атгаар болсон коучинг. Яг Нето коуч бол мэдээж товтлогоо маш сайтай тэгээд колбер комбинацид бол ерөнхийдөө сайтай л коуч
гэж бол харагдсан талбай дээр явуулж байгаа шийдвэрлэгүүд гаргаж байгаа солилцоо шийдвэрүүд ч юм уу те яг хаа эбис нэг 5 дарааж хожигдох үед ямар ч одоо өөрчлөлт хийгээгүй бас том шалтгаан байсан юм шиг үлээ нэтэг говьчл угаасаа бас нэлээд сэтгэл гонсгорл явсан юм шиг үлээ Монголоос гэдэг буцаад ирснийг бол хэдүүлээ цааш нь яри. За тэгээд Спирс говьчл мэдээж хамгаалтыг бол нэг тавьдаг коуч угаасаа лофтлогоос илүү хамгаалтыг нэг тавьдаг. Тэгэхээр одоо ерөөдөө өдөрлийн 20 дугаар тойрог дундаа орчлоо плей-офф та энэ багууд эртнээс одоо ингээ жимбигээд эхэллээ бэлтгэлд ороод эхэллээ. Тэгэхээр магадгүй хамгаалтан дээр бас Эпс баг дээр илүү төлхөө ажиллахыг бол үүсэхгүй л дээ. За бас нэг мэдээ гэвэл за нэг олддоггүй нэг импорт нэг зарлагдаж нэг санаа амрах шиг тэр ихэд хүн болгоны хувьд бол яг ямархуу импортын ABC авчирж байгаа импорт нь хийн гэсэн бол за энэ бол Jordan Harris болж таарсан. Тэгээд Harris-ийн хувьд яг нэг hamstring буюу тэ гуйны арын шүрмсний бэрхтлээ гэжсэн бол ямар ч ирээ тэгээд одоо имжлэгийн онцлогоонд ороод бол ямар ч гайгүй гэж бол гарч байгаа юм шиг байлаа. Хариу ямар ч Эвс багт бол Jordan Harris нэгдсэн. Тэгээд их л дэсрэлтэй л нөхөр юм гиссэн шүү дээ. Европын лигт ерөнхийдөө бас олон жил тоглосон. Тэгээд дуршлаг бол сайтай SF-ийн байрал тоглолт 1.94 см өндөрлөлттэй нэг тим тоглож туу бид бас дэдлийн талбайд бол харах нь дээ. За харин Эпс хувьд болохоор дараагийн импорт бол ямар нэгэн байдлаар авсан ч юм уу зарлана гэдэг бол одоогийн байдлаар хэлээгүй маань. Энэ бол юутай холбоотой гэхээр магадгүй Emmanuel Ejis ч юм уу те энэ тоглогчоос хамаарах байх. Энэ тоглогч ихэд төвийн байрал дээр дүүгтээ хэрхэн яаж уусаж тоглох уу? За болиор за Робинсон шиг эффекттэй уусаа байж чадахгүй гэн бүгд тим хүлээлт бол тавиад л хэрэггүй байх. Ядаж нэг 50% нь ч юм уу те 60% нь тоглох юм тиймэрхүү перформанс тоглолтыг үзүүлэх чадамжтай тоглож уу гэдгийг бол нэг магадгүй 4-5 тоглолтын түүнийг хараад хэрвээ чадах юм байна гэвэл магадгүй өөр одоо байрлалын импорт эсвэл дахиад нэг төвийн байрлалын ихэд баг импорт авчиж таарах байх та миний бодлоор та бүхэн юу гэж бодож байна? Та доор санаа бодлоо коммент хэлэл үлдээгээрэй. За тэгээд бид дараагийн ялц сэдв бол за бишрэлт металл гэдэг багч яг юу тохиолдоод байна? Ер нь яах гээд энэ үйлрэл ер нь яг яаж дуусах гээд байна гэдэг тэр хэд хэдэн зүйл байна. За тухайлбал ингэж 12 сарын 25-нд болсон Broncos болон Metal-ийн тоглолтын дээр болохоор за жижигээ болохоор гэмтэд гарсан. Энэ яасан бэ гэж нэг гэмтлийн оншин нь болохоор хурууны арийнхан одоо ясан хугарсан. Тэгээд одоо хүүхнийхээ одоо эдгэрэлтээс хамаарад 1-3 сарын recovery хийж иргэн талбайд гарах боломжтой. Энэ бол Metal-ийн хувьд за ер нь Metal гитгүү сагсан мөн сонирхчтой хувьд бол маш харамсалтай мэдээ болсон. 1-3 сар гэдэг л одоо удирдлагын тоглолтод 2 сарын сүүлээр дуусна. Тэгэхээр ихэд яг плей-оффт бол ирчих байх. Гэхдээ яг тухайн үеийн форм ямар байх нь тухайн ер нь Metal одоо бүсийнхаа 9 явж гин те плей-оффт авах юм үгүй хэлж мэдэхгүй ш. Яг одоо плей-офф гадаа явж гин. Тэгэхээр Metal багт бол яг юм бодит яг юм асуудлууд тулгарч яг үнэхээр тийм том гар цохилт тохиолоо. Тэгээд надад бас маш харамсалтай байна. Мөн дээрэс нь тухайн 12 сарын 25-нд тоглолт нь бол баг тоглолтоос 2 цагийн өмнө Terrell Brown гэдэг шинэхэн импорт тамирчнаа бол зарласан. За Terrell Brown-ийн хувьд болохоор өмнө Мексик улс тоглож ирсэн юм байлээ. Тэгээд яг зөндөл орн тоглож ирсэн юм байлээ. Хурдтай цэцэрлэгтэй л тийм одоохондоо ихний тоглолтоор бол бас дүгнэж яг ихний тоглолтоор 8 минут гараад тэгээд үгүй яг миний сонсноор бол нөхөр эрэхтэй юм бэртэлтэй ирсэн гэх юм. Ингээ угаасаа яг та бүхэн санаж байгаа тухайн тоглолт нэг юм жоохон бэртэлч юм ингээ нэг унаад тэгээд нэг 8 минут тоглолт тухайн тоглолтоор гараагүй ш. Тэгээд мань нөхрийг хэлэн бэртэлтэй ирсэн гэдэг нэг тийм дуултгын. Тэгээд хэрвээ энэ үнэн бол ерөөдөө тухайн тамирчин ч магадгүй асуудалд орох байх. Тэгээд Металлын одоо бас энэ одоо хөлдрөлийн амжилтанд яаж нөлөөлөх вэ гэдэг энэ бол нэлийн юм seriously тийм үзэх авч үзэхтэй асуудал болчихж байгаа байхгүй. За Brown-ийн бодлохоор тийм байгаа. За мөн дээрээс нь Ben Stevens гэх тоглогчтой бол ямтаж улирал дуустал үзэх юм байлээ. Тэгээд тухайн тоглогч тэгээд одоо тэгээ яхаа сайн л гэж үзэж байгаа юм байлгүй те. Тийм л юм байлгүй ямтаж. Яг миний хүлээлт бол арай өөр төвшний бас импорт тоглогч одоо төвийн тоглогч болох хайг хүсчихсэн боловч яалтчгүй. Хамгийн сүүлийн 4 дахь слот нь сая Terrell Brown байсан учраас одоо Stevens-ийг бол солих боломжгүй. Тэгээ улирал дуусах бол улирал дуустал бол Metal баг бол Ben Stevens-тэй бол тоглохоор бол болж байгаа юм байлээ. За мөн дээрээс нь гэхдээ яг үнэ дээр Metal-тай нэг Metal болон Broncos-тэйсэн тоглолтын дээр дөнгөж онгоцноос нь буугаад Terrell Brown-ыг тэгж тоглуулах шийдвэр яг надад нэг бодлоо маш сонирхолтой бас жоохон сонин оновч муутай шийдвэр гэж миний хувьд бол харсан. Яг та бүхэн юу гэж бодсон стор комментээр санаа бодлоо үлдээнүүз. Ягаад гэвэл олон цагийн нислэг байгаа юм маш их ядралт байгаа. Тэгээд ирчээд нэгэн тоглолтоор тэгж бас риск гаргана гэдэг бол надад бол нэг жоохон бас менежментийн асуудал бол санагдсан шүү. Уг нь яг уу Metal бол Chris Clyburn-тай бол ярьсчихсан юм байлаа. Clyburn л өөрсдөө хэлжсэн ингээд уг нь дийл яг болох төгчөөсөн тэг эцсийн мөцт ингээд болчихсон ингээд Clyburn-ийн Metal харсан бол бас эвгүй те бас эвгүй сонголч юу юм бол. За одоо энэ дээрс надад Metal-ийн фэнүүдээс асуух яг үндсэн хэд хэдэн асуулт байна. Хамгийн ихний асуулт бол өнгөрсөн жилийн Сүхбатын солилцоо fail trade
фейл солилцоо 8 болж таарсан уу эсвэл онсон уу? За эхний асуулт миний эхний асуулт ийм байна. Металлын фэнс. За дараагийн асуулт болохоор металлын өнгөрсөн жилийн ростер одоо энэ жилийн бүрдүүлсэн байгаа ростерын аль нь илүү вэ гэдэг ийм асуулт байна. Мөн дээрээс нь за инх баясгалан гэдэг тамирчин яг үндэ ямар ч үнээр хамаагүй авч үлдэх ёстой байсан юм биш үү? За миний дараагийн асуулт юм байна. Дөрөвт нь за металл плей-оффт орох уу? За ийм асуултыг бол би металлын фэнүүд бол ерөнхийдөө сагсан мөнгө сонирхч та бүхнээс л асуухыг бол хүсэж байна. Та бүхэн бол хариулаарай. Тэгээд яг мэдээж металл 8-аар гарч 7-оор гарсан байлж багтаа угаасаа металл бол металл шүү дээ. Эвүүлдэ гэхдээ бидний удирдлын эхний хүлээлт бол уг нь металлын хувьд ийм байгаагүй эхний 4 барьаар гарна гэдэг хүлээлт бас хүн болгонд байсан байх. За ямар ч тач бидний энүүдийг ярилцах сэдвэр бол металл баг плей-оффт орох уу гэдэг сэдв байлаа. Энэ жил 10 жилийн ойн тохиолж буй Monlive спорт хувцас үйлдвэр нь спортын ямар ч хувцсыг бол маш өндөр түвшинд бол хийж гүйцэтгэдэг. За тэгээд та бүхэн өөрсдийн сэтгэл хүрсэн тийм спортын хувцсыг хийхийг хүсвэл би бол Monlive гэж зөвлөж байна. За тэгээд хаягийн хувьд тэгвэл King Tower хотгоны 130 дугаар байр нь бол Monlive маань бол байрлаж байгаа. За би доорх нь усны дугаарыг гаргаж та бүхэн ямар нэгэн спортын хувцас сэрэл хэрэгтэй бол Monlive спорт хувцас үйлдвэрлэлд хандаарай. За бидний дараагийн ярилцах сэдв бол за ихэд бол Монголын лигийн түүхэнд магадгүй сагсан мөнгөний лигийн түүж байж магадгүй хамгийн урт бантай ийм тамирчин бол эргэж ирж энэ нь болохоор Болтбаатар нийт 692 хоногийг одоо бантай сагсан мөнгөний талбайд өнгөрүүлэхгүйгээр зөвхөн бэлтгэлээ хийж өнгөрсөн төвний хувьд болохоор ингээд талбайд гарахад бэлэн болоо Western Warriors Boltwater is back. За тэгээ бүгдээрээ тэр тоглолтыг зүгээр ордон дүүргэцгээе. Тэр тоглолтыг дебютыг дэ маш гоё байлгацгаая гэж би бол уриалмаар байна. Бикийн зүгээс тэгээд түүний тоглолтыг бол ерөөдөө маш их санаж түүний тэр хастл плеерүүд за тэр амар төсөлттэй тоглолтоо за тэгээ шийдэрлэхүүд гаргаж байгаа тэр оновчтой тэр одоо талбай дээр нэг тийм гоё харизматай тоглогч байдаг ч тийм миний хувьд тийм тоглогч байсан. Тэгээд ямар ч тач бүр новшийн удаан хугацаанд 692 хоногийн дараа түүнийг харах чад бол маш их таатай байна. Энэ талаар бас тэгээд багийнх нь коуч Амбок бол нэг юм пост хийсэн байсан л та. Welcome back Bogi. Өнөөдөр ингээд 79-оор сагсан мөмөг толгой хэрэг нээгдэж байна. Уртаас урт 692 хоног. Миний хувьд Болбаатарт өнгөрсөн оны намраас нэг багт хамт байж гисэн. Тэгэхээр энэ 692 хоногийн за бараг 92-т нь л Богитэй хамт байсан байх. Тийм байхад надад зүгээр энэ хугацаа үнэхээр урт санагдлаа. Тийм бах ер нь. Бараг л Богиг харах болгондоо нэрээ юу болж байгаа вэ хизээ билээгээд календар харах нь холгүй л байлаа. Энэ хугацаанд тоглолтод оролцож чадахгүйгээ мэдэж байгаа ч тэр нэг ч бэлтгэл таслаагүй нэг ч бэлтгэлээс хоцроогүй тийм нэг л бэлтгэлээс хоцорсон юм байна. Тэр нь ихтэй багийн арын албаны хүнтэй хамт явж байгаа л хоцорсон санагдаж байна. Нэг ч бичлэг алгасаагүй. Энэ биеийн залуугийн хандлагыг нь үнэхээр их үнэлдэг. За би тоглох биш дээ коуч би бичлэгдэр амжихгүй нэг хэлэхэд за би бол за тийм штэ гэж бодно штэ уг нь. За ямартайч дүүгээ иргэн ирж байгаатай баяртай байна. Маш олон хүн энэ цаг хугацааг хүлээсэн байх. Одоо харин хамтдаа зорилгынхоо төлөө бүх хүчээрээ зүтгэх цаг болоо. Барууны Дайчт баг 2026 оны 1 сарын 3-нд 18 цагаас ундраг найз багтай спортын төв урданд тоглоно. За тэгээ би саялаа дээ энэ тоглолтод бүгдээр очиж үзэгээрээ тэгээд ямартайч баяр хүргэе. За ямар тач Боги Болтбаатар is comeback. За мөн энэ холбоотой болохоор яг шарвахын нэг юм рил байсан л да. Энэ дөрөв нэг юм их сонирхолтой тоо баримтуудыг ярьж байгаа. Ерөөдөө за дээдлийг хэдүүлээ за нэг багийн жилийн өсөвд тэдэн тэрбум гэж хэдүүлээ ярьдаг шиг эмлийн багийн сүү ерөөдөө хит юм бэ гэдэг тэн дээр шарвах бас нэг юм хантай тоо гэсэн л да. Энэ л ингэж байгаа. За яг шарвахын одоо байлж байгаа Stars баг болохоор ойролцоогоо 500 сая төгрөгийн одоо ийм төсөвтэй барьж байгаа хамгийн бага нь гэж яг хэлж байгаа. Хамгийн энэ багуудаа орж байгаа гэдэг. Гэсэн чинь хамгийн дээдлээ 5 тэрбумын төсөвтэй ийм лигийн баг байна гэж яах юм. За энэ яг ямар баг вэ гэдгийг мэдж байгаа юм байвал доор бас комент хийсээ санаа бодлоо үлдэр. Энэ бол надад маш сонирхолтой санагдсан. 5 тэрбум гэдэг бол дээд лигийн багийн төсөв. Ер нь багаараа худалчуун зарим ганц нэг багаас илүү ч магадгүй шүү 5 тэрбум бол. Тэгэхээр ямар баг яг 5 тэрбум өнсөг гаргаад байна. Ерөөдөө тийм өндөр суурь гаргаад байна гэж надад бас маш сонирхолтой санагдсан. Тэгээд Western Warriors бол яалтчгүй бас байж магадгүй. Миний таамагаар шүү. Яадаг бол багийн ростер бүгд ихэнх нь одоо дээдлэгт байсан тоглогч нар. Тэгээд болохоор бас багийн төсөв өндөр байж магадгүй шүү. За миний бодлоор бол. За бидний дараагийн сэдв бол за саяхан яг шинэ он гарахтаа зэрэгцээд буюу те 12 сарын 31-нд бол SGFs болон Сэлэн Модонс багийн тоглолт бол болсон. За тухайн тоглолтод бол ямар онцлогтой вэ гэхээр шууд одоо лигийн пэйжнээс бол шууд имхөв геймдийн пост нь шууд юм хоёр коучийн зурагтай постероор бол ихэлсэн. Тэгээд Сэлэн Модонс баг ямартай ч за эцэст Predator коучийг бол ажилласан чөлөөлөл за бурхан минь
үнэхээр одоо баярлаа л гэж хэлье да одоо тийм байлгүй дээ. Үнэхээр болохгүй байсан түүний хувьд зөндөө боломж олголоо харлаа. Тэгээд Фредерик Ковчиг байх үед нийт 10 торон тоглолт оролцсон юм билээ. Цадах чинь тэгээд нийт 6 хожиж 8 хожигдсон боёо бүсийнхэн тэд явж илаа. Тэгээд Ботносыг бол угаасаа удирдлын эхнээс л маш өндөр хүлээлттэй байсан бол тэндээ хөрөхгүй явдсан бол ямар ч одоо Фредерик Ковчиг нэг ашгүй нэг юм за би бүр ингээ ашгүй гэж хэлээд байгаа. Яг бол би маш олон дугаар дээр коуч болох ингэ эсвэл Ботносын коуч болох байгаа юм шүү, коуч болох байгаа юм шүү гэдэг байсан бол одоо ямар ч нэт коуч бол Дэйбсийн те Дэйбсийн коуч бол энэ бас гэр бүлэрээ бас ирсэн байлээ. Тэгээд ерөөдөө баг нутагтаа очиж нэг жоохон амарч байгаа л бараа буцаа Монголд ирүүдээ нэт коуч өв. Тэгээд одоо багтаа ерөөдөө маш хурдан уусах байх. Тэгээд ростер бол угаасаа өмнө тоглож байсан юм чи угаасаа ерөөдөө ростер нь Монгол тамирчтай мэдж байгаа учраас бол нэг уусгаад бол асуудал байхгүй гэж би бол харж байна. Тэгээд нэт коучийн хүлээлт харин та бүхний хувьд бол ямар байна? Доор санаа бодлоо бол бас үлдээгээрээ. За тэгээд тухайн тоглолт бол за шууд тэгэл Набах бол поста бичээл ихсэн шүү дээ. За Набах бол ийм постыг бичээл эхлүүлсэн л дээ. Ингэж байгаа юм. Боднос өнөөдөр шинэ оноо сармагчингийн тарих зооглож ухтна гэдээ бас самгчингийн тарих зоогсон ялцчгүй тухайн тоглолтод бол Сэлэг Боднос бол ялалт байгуулсан. За тэгээд ямар ч тухайн тоглолтод Ананд бол 14 оноо 10 самар авсан байсан. Бек хосыг 13 оноо 3 самар авсан байсан бас сайн тоглолт үзсэн байлээ. За Эпсис болохоор Саруул Эрдэнэ 3-аас 5 шатаж 5 15 оноо ч юм уу тий. За тэгээд тоглолт бол ямар ч Сэлэг Боднос багийн бол ялтаар өндөрүүлж чадсан. Нэт коуч бол ирээд шууд хий тоглолт бол ялтыг бол байгуулсан. За тэгэхээр тэр та бүхэн харсан бол тэр Эпсийн дараа гаргаж байгаа тэр постерыг харсан бол нэг юм бас муухай тэр те нэг оймсны нэг юм гацуур дээр нэг оймс өлгцэн байгаа байснаа. Тэгээд SJP хаалтан дотор only Mongolias гэдэг бичсэн бас нэг жоохон өгөөдөд амтсан нэг тиймэрхүү постэр үл хийсэн. Одоо бид дараагийн ярих тоглолт бол Miners болон Дархан United багийн тоглолт. За өстой үнэхээр ойрхон тоглолт боллоо. 70 68 харьцаагаар бол Дархан United баг тэгээд ирэхэд энэ үйл юм ойрхон дуусан тоглолтууд нэлээ их юм халамсалтай бас тоглолтууд бол үзүүлж шиг боллоо гэж би бол харж байна. Тэгээд тухайн тоглолтод энэний тоолжсэн Bryce Johnson бол 30 минутанд нийт 21 оноо 10 самрыг бол аваад амжин дебют тоглолтод маш сайн тоглолтыг үзүүлсэн бол тулга бол 12 оноо авсан. За энэ тулга гэдэг ч юм бол бас үнэхээр эвгүй залуу байлаа яалтчгүй. Болхойг бол бас тухайн тоглолт нэлээд дэжгүй хамгаалсан гэж бол харсан. Тэгээд мөн дээрс тулгад бас нэг юм чадвар байгаа нь алдаа авах чадвар. Тухайн тоглолтод нийт 14 free throw буюу 14 торгуулийн одоо торгуулийн зураас шийдсэн гэсэн үг 14-өөс бол 7-г амжилттай болгосон. Тэгээд алдаа авах өдөр бол маш сайн хамгаалт сайтай хурдтай ер нь юм юмтэй залуу байлээ дээ. За Miners-аас бол харин Болко бол 12 оноо 4 ассист 7 turnover хийсэн. За тэгээд өөрөө ч бас тоглолтын дараа ялцсан бол угаасаа за 7 turnover бол миний хувьд бол бас арай дэндүү их байгаа гэдгийг бас хүлэмжшүүлсэн байлээ. Тэгээд угаасаа дараагийн тоглолтуудаа бол бас тэр turnover бол багасах баг. Тэгээд Chad Winning бол 22 оноо авсан. Авалгаараа за тухайн тоглолтын Санчаар бол 22 минут тоглол суусан мэйлээ. За Ирмэн Заяг болохоор 20 минут тоглосон гэдэг ч юм уу. Миний болохоор Ирмэн Заяг бол ихэд одоо бас ингэ жоох уучраа олж эхэлж гинүү да тий. Яг талбай дээр тогтмол минут аваад Болкотой заримдаа хамт ингэж талбай дээр тоглолтоо найруулж байгаа бол харагдчих байна лээ. Ямар ч Дархан United болохоор ямар ч плей-оффын байранд байгаа. Тэгээд ер нь удирдлын төсөлөөр энэ плей-оффын 7-8-ийн байрлал бол нэлээд ширүүхэн л өрсөлдөөн болох юм шиг байна. Тэгээд бидний хамгийн сүүлийн ярилцах тоглолт бол за саяхан болсон BCH Knights болон Хасын хөлгүүд за нэмэлт цаг гарсан амар тоглолт боллоо. Ямар ч нэмэлт цагт бол 105-111 харьцаатайгаар бол Хасын хөлгүүд баг бол хоцсон. Тухайн тоглолтод бол Луган Knights бол ерөнхийдөө дөрөв тоглогч нь 20-оос дээш авсан байсан баг. Warren 22 оноо 8 assist, Эрдэнэ цогт 25 оноо бас 8 assist. За тоолборт 22 оноо. За суугар очроо бүр 18 оноо. Гэхдээ field goal нь 100% буюу 6 давтал 6 байсан ч юм уу. Бүр төгсгэмээр тоглосон заяа яг мессежээс. Мөн дээрээс нь тухайн тоглолтод Ган Эрдэнэ гэдэг холбогч бол ихэд өөрийгөө бас жоохон баталж харуулуудаа төвлөртөө ирэхдээ бас минут баланслах ч юм уу ерөөдөө бас байр сурыг авч магадгүй юм шүү гэдэг нэг тиймэрхүү бас маш сайн тоглолтыг үл үзүүлсэн төв. Яг сүүлд Барсад бөмбөгдсөн усныг стооцвол яг тэр бол гэхдээ байдгийг л зөвштэй байж болох зүйл. Тухайн тоглолтод BCH Knights баг хожих магадлал за бараг 100 200 300% байсан байх. Ягаад гэвэл ингэж байгаа. Азуур тухайн тоглолтод 4 оноо авсан 18 минутанд түүнийг бол алдааны асуудал оруулаад суулгаж чадсан бол Биндрээ бас 4 оноо авсан 13 минутанд маш одоо Warren бол ажлаа үнэхээр сайн хийсэн. Цааш нь бол яалтчгүй алдаа авах чадвар угаасаа бараг лигийн номер 1 бахан импорт одоо Монгол тавьчин гэлтгүй угаасаа оноо алдаа авах чадвараар бол Warren бол угаасаа нэг тохин энэ надтай марах хүн бол байхгүй байх. За тэгээд тухайн тоглолтод Барс бол 25 он авсан. За Чингисийн Тэмүүлэн бол 11 он авсан. За
Ингэж за Миллер бол яг мэдээж 3-аас бол маш одоо шидэгчтэй авсан 19 он авсан байсан уу 18 19 он авсан байсан. Хүлүүд баг ямар ч ингэ бүсийнхаа нэгт ороод ирлээ. За энэ celebration та бүхэн мэдэх байхтай NBA Jalen Brunson гэдэг энэ celebration бол тэмүүлэн дүг зүгээр энэ бол зүгээр одоо ингээл тэмүүлэн celebration болгоо. За энэ celebration за энэ celebration бас энэ celebration бол олон хүн хийдэг тий. За энэ celebration мэдэх байхтай Altert Reggie Miller-ийн за сүүл бас Tyrese Haliburton-ийн за энэ celebration-гоо зүгээр Барс олддог. Би энэ celebration-ыг үзэл тэгэл ерөөсөө баярлсан. Яг гэвэл та бүхэн мэдж байгаа манай тамирчид ерөөхдөө би өсөж хилдэгдээ хитрхи too much humble байдаг. Ямар ч юм гоё celebration байдгүй гэдэг бол хондоо олсон л та. Би энийг чарлаа. Тэгээд өшөө олон тамирчид маань ийм гоё celebration гэдэг бол тоглолт бүрд бол хийж байгаасаа гэж би бол маш их хүсэж байна. Тэгээд celebration-г одоо дөнгнөл ингэсэн байхгүй. Ихэд эхлээд Чингисийн тэмүүлэн BCH Nights-ыг чимээгүй болгоод за дараа нь одоо энэ юу чинь те маск ч юм уу зүйлгээ за тэгээд хамгийн сүүлд нь Барса уулыг ингээд бол BCH Nights-ыг бол тоосгосон. Үнэхээр сонирхолтой гоё тоглолт болж өнгөрсөн шиг юм байна. Тэгээд одоо Хүлгүүд баг ингээд бүсийнхаа нэгт чигч эхэллээ. Хэдүүл одоо ингээд Stanix-ийг нэг харъя л да. За хэдүүл ингээд Stanix-ийг харуул за Хүлгүүд нэгт 2-т BCH 3-т Miners 4-т Apes 5-т Brothers 6-т Bodens 7-т Шонхрууд 8-т Дархан 9-т Metal за 10-т Mongolos гэх байна. Сүүлийн 10 тоглолтод гэсэн чинь Хүлгүүд баг зүгээр 9-т нь хожоод нэг л хожигдсан байл яг уу. Энэ бол амар BCH болохоор нийт сүүлийн 10 тоглолтын 7 хожиж 3 хожигдсан ч юм уу. За ямартаж Standings бол ингэж өөрчлөгдлөө тий Хүлгүүд тэгээд ингэ жилийн жилд нэг юм 20 доор торик гэж яг учраа олчихын тий хичнээн удирлыг муу ихлүүлсэнснэ тэгээд өнгөрсөн жилдээ би ярьжсэн тэгээд Хүлгүүдийг нь барах баг байна гэсэн энэ жилдээ одоо ер нь Хүлгүүдийг хожих баг байна уу тэгэхэд бүсийг төрүүлээд эхэллээ. Тухайн тоглолтын дараа нэг хөгжөлтэй юм болсон л та бүх харсан бах тий. За нөгөө нэг Барсаг яриа өгч явахт нардаас нь уусгаж асгаж одоо баярлуулах гэж байгаа тэгээд альтраад уншдаг. Энийг Том ах бол бүр бас рил хийгээд бас нэг юм шоолцсон бэ л. Энэ бас энэс ямархуу багийнх нь chemistry ямархуу байгуул бас харагдаж болж байгаа байх. За одоо хэдүүдээ Cool Kicks UB-ийн болонлоо орцгоо. За тэгээд Cool Kicks-ийн хамгийн ихний ярилцах пүүз бол Anta Kai 2 Azure. За Azure-г бол за би бас сайхан хачаад бол мэдээж надад маш их таалсан. Тэгээд ялангуяа хамгийн их таалсан зүйл энэ давхар үдээс байгаа юм. Давхар үдээс тийм байл. Энэ болохоор юм cotton candy-г нэг хөөсөн чихэр шиг утга нь болохоор юм л ихэд баяр хөөр аз жаргал тэг гэр бүлсэн юм утгатай юм байл. За тэгээд хамгийн таалсан зүйл бол ялангуяа одоо энэ detail. За энэ detail байна. За тэгээд бас энэ detail байна. Энэ арын detail-ийг ашигласан материал маш чанартай. Тэгээд хамгийн гол нь зууралт маш сайтай гэсэн. Мөн дээрээс надад бол ийм ингэ санагдсан юм. Заалан ч өмсөн болон за гадуур гоё өмсөж яваад надад бас яг юм өдөд төмдө өмсөд бол яг энэ Azure-ийн өнгөний хувьд боломжтой санагдсан. Тэгээд Cool Kicks-ээр болохоор 39-46 сайз нь бол бүгд байгаа юм байна шүү дээ. Ямар ч чихний онцлог пүүз болохоор Anta Kai 2 Azure байлаа. За бидний дараагийн онцлог пүүз бол Nike GT Cat 3 Turbo гэдэг юм шинэ загвар байгаа л та. За тухайн пүүзээс одоо хамгийн таалцсан зүйл нь бол мэдээж уловчин. За уловчин нэгдүгээрт маш хөнгөн юм мэлээ. Тэгээд бос золчийг бодвол хийсэн материал хийсэн бол арай өөр юм хэлээ л дээ ялцчихгүй. За мөн дараагийн таалцсан зүйл нь болохоор агаар нэвтрэлт буюу агаар нэвтэрж байгаа байдлын энэ материалууд нь бол надад хөлийн нэг тийм чиг татуулахгүй агаар нэвтрэл маш сайтай санагдсан. Мөн дээрээс Nike Zoom X уулын технологи байна. За өнгөний хувьд бол угаасаа гоё өнгөтэй. За тэгээд катууд бол угаасаа уус маш сайтай байдаг. Зууралтай traction бол угаасаа ярилхан байхгүй. Гадаад жүмс дотор жүмс угаасаа GT кат уртал угаасаа юм ярих бол харахгүй маш сайн байдаг. Тэгээд ямар ч тухайн пүүс мэл болохоор бас Cool Kicks-ээр болохоор 39-46 сайз хүртэл бүгд байгаа юм байлаа. Тэгээд хэрвээ та бүхэн сонирхох хүсвэл бол тэ Instagram болон Facebook руу бичиж авах боломжтой. Би дээр очиж сонирхох гэвэл Jim Palace-ийн 4 давхар 406-д Cool Kicks UB байрлаж байгаа. За тэгээд бидний хамтран ажилладаг Cool Kicks UB. За тэгээд ямар ч ингээ өнөөдрийн доор маань ингээд өндөрлөж байна. Powered by Airplane аяллаа их хөгжөөрөө тавьдаг байгаа. Мөн манай бидэнтэй хамтран ажилладаг. Энэ дугаараас эхлээд бол бидэндээ Сингүүрийн Ultra гэдэг цоо шинэхийн бүтээгдэхүүн бол хамтран ажиллаж байгаа. Энэ болохоор хамгийн smooth, хамгийн зөөлөн хамттай юм Сингүүрийн гаргаж байгаа бүтээгдэхүүн юм мэлээ. Мөн дээрээс нь Monlive спорт ховц зөвлөрлөл хүргэлтийн хамгийн том дэд бүтцтэй платформ болох Freshback бүтээгдэхүүнтэй хамтран ажилладаг. Мөн дээрээс нь пүүсний соёлыг дэлгэрүүлэгч Cool Kicks UB бүтээгдэхүүнтэй хамтран ажилладаг байгаа. За ямар ч тач их дугаараа уулзцгаая. Power by Airplane аяллыг хөгжиж. За тэгээд дараагийн дугаар уулзцаа түр баяртай. Хитэн бэг юм цүгэндээ
Надад миний хүсэн бүхэн байна. Ажлын намайг гүхнэн өмнө намайг долон байсан ч одоо харин цогон байна. Хитэн бай юм зүгэндээ. Powered by Airplane. Аяли хөгжий.